Ирээдүйд хамгийн эрэлттэй мэрэгчлэр мэдээллийн технологи тэр дундаа хиймэл оюуны чиглэлийн ажил мэрэгжлүүд орсон. Хиймэл оюун гэдэг маш өргөн ойлголт. Machine learning, data science, data analysis, automation, AI agent зэрэг өргөн ойлголтыг хамарна. Machine learning engineer. AI моделийг production орчинд байршуулж, хурд, наривчлар, нөөцийн үр ашгийг тэнцвэржүүлдэг мэргэжилтэн. Энэ бол хамгийн эрэлттэй ажлын байр. AI research engineer. Шинэ алгоритм, нейрон сүлжээний архитектур, цоо шин загваруудыг хөгжүүлдэг. Ихэвчлэн их сургууль болон томоохон компаниудын судалгааны багт ажилладаг. ML Ops Engineer. Загваруудыг автоматжуулж, deploy, monitor, retrain хийх системийг угсардаг. DevOps болон ML хосолсон эрчимтэй өсөж буй мэргэжил. Deep Learning Engineer. Нейрон сүлжээний архитектур, computer vision, аудио, мультимодал загварууд дээр ажилладаг. LLM Engineer, Generative AI Engineer. ChatGPT, Claude, Gemini шиг том хэлний загваруудын наривчилсан тохируулга, fine tuning хийх, RAG систем бүтээх, prompt engineering хийх. 2025-аас 2026 оны хамгийн халуун мэргэжлүүдийн нэг. AI Agent Engineer. AI агент бүтээх, олон агенттай хамтран ажилладаг систем, Multi-Agent Systems хөгжүүлэх ажил. Ирэх жилүүдэд хамгийн өндөр өсөлттэй байх салбар. Хиймэл оюуны инженерийн төгсөгчид зөвхөн IT компанид биш, банк, даатгал, эрүүл мэнд, үйлдвэрлэл, тээвэр, маркетинг, төрийн байгууллага зэрэг бүх салбарт хэрэгтэй. Хиймэл оюуны мэрэгчлэр сурахыг хүсвэл Empasoft сургуулийг сонгоорой. Элсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг доор холбоосоор аваарай.